Go Plus Parental Control хэрхэн хийх вэ? Тохиргоо зэсийн эцэг эхийн хяналт хэсэг рүү 4321 гэсэн нууц үгээр хандан дараах тохиргоонуудыг хийх боломжтой. Хаалтын төрөл хэсгээс эцэг эхийн хяналтаа идэвхжүүлэх эсвэл идэвхгүй болгох боломжтой. Насны хязгаар хэсгээс G, PG, PG13, R, NS17 сонголтуудаас сонгон зааврын дагуу тохируулан хяналт тавих боломжтой. Хаалттай суваг хэсгээс өөрийн дурын сувгаа сонгон зөвшөөрснөөр суваг хязгаарлах боломжтой. Пин хугацаа хэсгээс эцэг эхийн хяналтын нууц үгийг ямар хугацааны турш асуухыг сонгох боломжтой. Үүнд үргэлж асуух эсвэл 2, 4, 8, 12, 24 цагийн хугацаатай асуух сонголтууд багтана. Худалдан авалтын пин хэсгийг идэвхжүүлснээр хэрвээ та смарт телевиз эсвэл Android телевиз төхөөрөмжөөс контент худалдан авалт хийх бол эцэг эхийн хяналтын нууц үг шаардах бөгөөд идэвхгүй болгосноор контент худалдан авалт хийх үед нууц үг шаардахгүй юм. Пин өөрчлөх хэсэгт хандах, одоогийн эцэг эхийн хяналтын нууц үгийг оруулан шинэ эцэг эхийн хяналтын нууц үг оруулан баталгаажуулснаар таны эцэг эхийн хяналтын нууц үг шинжлэгдэнэ.